За сайн мэцгаана уу шинэ дугаартаа тавтай морил. Тийм ээ. За өнөөдөр бид хоёр сэн сайхан ярья. Тэгээд цаг байвал кино ярья. Ярихгүй ч гэж магадгүй. Яриулъя. Зя. За сэн сайхан. Чамаар сэн сайхан. Надаар сэн сайхан уу? Ер нь бол тайван байна дөө. Тэгэл уцаа ухах даа гэдэг шиг. Бид хоёр юу ясан? Хамт саунд утсан өнгөрсөн байна шүү дээ нэрээ. Хамгийн сэн сайхан тэр байна. Бид хоёр анх удаа 16 юм байна. 16-нд. Бид хоёр анх удаа яг хойлохнаа тоглолт үзсэн. Тэгээд өмнө нь ингээл нөө төвшөө мөшөт эсвэл өөр хүмүүстэй явдаг. Тэгээд ингээд ажигласан юм нь ингээд одоо төвшөө мөшөөтэй энэ тэнд юм үзэж байгаа тохиолдолд ингээд төвшөө ингээд юм кэрлэх тийм тохор үүрэгтэй явж идэг штэ. Ингээд нэгээрээ ингээрээ хоёр ингэх системстэй гэдэг. Тийм гот бид хоёр тухайн үед яг өөрсдийгөө би нэгээ хөрхэн кэрлээд бас яваад байсан одоо. За яг эхлээд юу яа тоглолтын сэтгэл болов. Тийм тэгин гутаа бас ингээд өөр бас юу гэдэг тий. Ер нь бол гоё исэн. Ойсэн тэгээд үтсэндээ баярлсан. Үзээгүй байсан бол амар том юмнаас хоцрох байсан байлээ. Угаасаа л нөө ер нь ойлгомжтой байсан шүү дээ. Тоглолтын нэр нь баяртай гэл. Тэнгүүд хүмүүс яг ингээд юм goodbye хийж байгаа юм шиг байна гэл. Оо тийм үү. Тийм. Би шууд ингээд ямар ч юу байхгүй зав мэдээлэл байхгүй өрнө шууд тоглолтын нэрийг харснаа сүүлийнхэн тоглолт юм бах та гэж бодсон байхгүй. Тийм үү. Тэгээд гуниглаад яваад исэн чинь нөгөө юу аасан докюментари киногоо нэг прайм дээр үзүүлсэн байхгүй. Тэрийн төвшөөтэй хамт очиж үзээд тэгсэн чинь кинон дээр нэг юм амар хөөрхөн фэнүүдийнхаа сэтгэлийг бас оруулсан. Тэгээ нэг амар хөөрхөн эмхтэй би бол энийг баяртай гэж харахгүй байгаа юм happy-ийн баяртай гэдэг талаас нь харж байгаа марж байгаа гэл амар хөөрхөн нэг тийм хэсэг гарсан. Тэгэл би нэрээ тийм юм уу би чи ямар сүрэг юм бэ тэгэж үгэж бодвол. Тэгээл яг тоглолтоо үзсэн чинь амар юу байсан тэр ингээд амар интенс шууд тэгэл нэг юм хилцэн гэж юу. Тийм тэгснээ ингээд ганцхан дуудуулаад тэгэл босод гişүүд чи юм хэлэхгүй тэгэл нэг юм бөөндөө нэг юм сэрс таваасаа юу өөртөнд нь юу байсан баха одоо бодоход тэгэл шууд тайснаасаа буутсан штэ амар юу чамд ямар байсан би айгу сонирхолтой юу яаж байгаа штэ одоо миний A-sound-ing сонсдог юу гэвэл хамгийн анх playtime дээр нэг үгүй хамгийн анх A-sound-тай танилцсан чи 9-өөгийн нөгөө сториноос танилцж байгаа. Тэгээд за гэл тэр дугийн л мэддэг явж байгаа. Тэгээд хамгийн анхны илүү хоёр дахь playtime дээр A-sound ирж тараад A-sound Lemons хоёлаа ирж тараад. Тэгээд ер нь бол бидтэй Lemons илүү дуртай. Тэгээд A-sound-аас тухайд гоёс байхгүй. Тэг ингээд нөөсөө яг хамгийн дуртай хамтлагууд нь болохоор ингээд тэр нөлөөлөд ингээд дуунуудыг ингээд мэдээд сонсдог. Тэгээ би чинь тик тавцсан болохоор ингээд бэлдээд заяа барыг ингээд над руу өсөө юуг нь явуулаад им трacklist дуулагдах дуунуудыг явуулаад тэг ингээд юм хоёр баган дууных нь би барыг талыг мэдчихэж байна. Тэгээд бас болоод тийм болоод байна гэж та. Тэгээ нэг шин дуунуудыг сонсоод тэгснээл краштай болчдөг. Нөгөө хях мөнх бол. Тийм тэгээд ямар хөөрхөн ах вэ гэл ингээл крашлал тэгэл дуунуудыг сонсоол за одоо л A-sound-ыг сонсъё даа гэл тэгсэн чинь тарчтий. Тэр өдөр бүр амар инээдтэйсэн. Анда бүр амар хөөрхөн. Би бүр талаас илүү дуг нь мэддэм байлээ гэл энэ ах хэвээр хөөрхөн юм аа гэл нэг юм дуртай хамтлагтай болж хэлдэг нэг үе байдаг шүү дээ. Миний баг нэг одоо 10 хэдэн жилийн өмнөх байгаад байгаа байхгүй анда. Тэгэл хэлсэн чи тэр тарлаа гэж хэлж чаада өө. Тэгээд амар инээдтэй байсан. Тэгээд эсэгээ хэлгээр ер нь үзээгүйдээ харамсгал тоглолт байсан юм байлээ тий. Дахиад нэг тоглолт байж магадгүй дээ гэж бодоод үзээгүй бол жоохон харамсалтай. Яг фэн хүмүүсийн хувьд. Би болохоор тэр баяртай гэдэг нь нөгөө анхныхаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гэдэг утгаараа л баяртай юм болоо гэж бодсон байхгүй юу. Ахиж ийм бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийхгүй. Тэрнээс нөгөө бусад одоо байгаа гişүүд нь хийн гэдэг л ойлголттой. Гэтэ яг ингээд тоглолтын дундуур дууныхаа дундуур ингээд түүх яриад ингээдсэн шүү дээ. Тэр нь л яг гişүүн болгоно нэг юм хэлээд баяртай гэдэгтээ бэлдээл хэлээд байсан. Төсөөлийнх нь нүгийг мөнх болт гэдэг тэр хүн хэлсэн юм байна гэж би ойлгосон. Тэгээл нөгөө гэрлэн бүрхүүл маань явхад л өсөг яана гэл тэгэл тарлаа гэхт нь яахаа мэдгүй эсээ яг урт цуцсан би яг хайн суц эсээг уйлж байгаа гэж бодсон мөрийн нэг жоох ингээд хаантай намайг ингээд асгарчиж байгаа юм. Тэр тавар сонирм байсан. Чи намайг чинь сүүлээсээ 3-т явлаа та. Тэгснээ би бүр ингээд чи намайг амар дагаж дуулна болно гэсэн төсөөлтөй очиж байгаа шүү дээ. Тэгснээ яг дуу явсан чинь ингээд энд ингээд харалцсанаа ингээд нэг юм хаа ингээд нэг юм хүн амтнд ингээд гомдож момдохоор ингээд энд ингээд нэг юм хүндүрлээд нэг юм харлаад байдаг шүү дээ. Тэг ингээд
үг гарахгүй. Би бүр яг тэгээд те. Тэг ингээд дуулах гэж чинь ингээд дууных нь үг гарахгүй ингээд харлаагаал суугаадсан за би тэгэл орчны уур амьсгал үдж байгаа хүмүүс ч гэсэн амар гойсон. Тэгэл зүгээр яг дуулах биш ингээд сонсоол хараал ингээд нэг юм кино үзэж байгаа юм шиг. Ерөөсөө тэр дунд би байхгүй юм шиг тийм сонир мэдрэмж өсч гоёс. Тэгээ хамгийн гоё нь тэр чинь одоо ингээд хамгийн анхны бүрэлдэхүүн дунд нь нэг 2 3 сэлгээл гээд амар юм өнөр өтгөн бүрэлдэхүүн болчихж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь ингээд бөөндөө нэг дор гарчингууд тэр дууралт муугаралт бүр ёо. Чойжээ морчин бүр ингээд урдаа дөрөв мөн гитар өрөө тавьсан дээр нэг дуун дээр нэгийг солиол. Тэгээ 2 пианотой, 2 одоо соло гитартай дууралт муугаралт алаасан. Гоёс. Нэг урт төстэй пиано ч яхаас амар гоё. Така юу. Үнэхээр гоё. Юу бүрсэх хаа. Тэгээд нөгөө нэг панчан гэдэг 3 артист гарсан. Тэгсэн чинь Lemon City-ийн ёо. Би амар гоёсэн. Ерөөсөө мдээгүй. Эхлээд Тинүүн гээд дучин гараад. Тэгээ тэрний араас Royal Heart X гараад. Би бүр анх удаа сонсоод амьдаар тэгээ би бүр даа бүр яг тэгэл юу ярьж байгаа нь яг юм ингээд цэцгэн дээр алхаж байгаа шиг тийм бүр нэг бид хоёр бүргээ эргэлүүлээл тийм үү да дугаад болчих гэл бүр яг тийж эргэлүүлмээр ярьдаг. Харин тийм ээ. Миний болохоор саяных ингээ 2 дахь нэг нь эхнийх нь нөгөө play time дээр харсан. Тэг ингээд амар хөөрхөн үсэн ингээд амар гоё юм хэлбэртэй. Тэгэнгүүт яг ингээ бүх үсээ нэг талд нь гаргаад нэг талд нь ингээд амар хөөрхөн игний ясмас нь гарчин амар амар ялдамхай амар секси. Тэгснэ ингээд нөгөө дуунуудынхаа хооронд шилжилтгэмээр хараал ингээд гэл бүр ингээд эмхтэй хүн гэж ийм ээ тийм байна. Тэг би гайхаж юм. Одоо ингээд би ч бас өөрийгөө нилээн дууг нь мэддэг гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээ миний мэдгүй бас нилээн хэдэн дуу явсан байхгүй юу. Тэгээ дараа нь ингээ трак листийг харсан чинь ийм бүрэлдэхүүнээрээ сүүлийн тоглолт болохоор ингээл бүх дуугаал дуулъя гэж бодсон юм байна гэж бодсон шүү дээ. Ойрд сонсч мосог айгүй олон дуунууд нь явсан юмсан. Нэг дагаж дуулъя гэхээр бүтнээр нь мэдж зэтгэхгүй тийм дуунууд бас байсан. Тийм ээ. За тэгээд зохион байгуулалт нэг асуудалгүй санагдсан тий. Тэг яг хувцсны очор хэсэгтээ нэг жоохон сонирн байсан. Тэг яасан яг ойлголцоод дууссан. За бусдаар чамд өөр юу вэ да? Яг андагийн нөгөө төрөө хилдгээр ингээд хостой болцоор ингээд тоглолт үзэхээр төвшөөд ингээд кэрлүүсээр байгаа таардаг юм байна гэдгээ би яг саяны тоглолтын дээр ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд бид хоёр завсарлаа гасч нэрээ ойлоо юм уу те. Бусдаар ингээд төвшөө байг авчирч ирж өрөөл өгчөнтэй. Тэгэнгүүт ингээд нэгт тэр хоёр талаар нөгөө байран дээр те. Амар хөөрхөн андаа намайг кэрлээ. Харагдаж байгаа бол чамд харагдахгүй шүү дээ. Ийшээ зогсон. Тэнгүүд ингээ хүмүүс тэр одоо зөв буруу гэх нь одоо хайшаа. Гэхдээ ингээд байраа болоод зогссон байнгут ардаас ингээд хүмүүс шахаж орж ирсэн. Юу ч болоогүй юм шиг амар өндөрхөө урд мурд зогсчихсан за. Тэр одоо буруу гэх нь хайшаа. Тэгтэл харин одоо хүн болгон л өөрийнхөө үзгээл гой байрлаа хайж байгаа болохоор тий харин уул нь бол олсон байрандаа л удаан тэндэл байж байгаа байхгүй юу. Тэгэл яг ингээд урд өндөрхөн гараа зогсож өсөө байраа солихгүй тэгээд харж байгаа үгүйд мэдчихгүй зогсоол тэгээд би нэг юм жоохон ийшээ шахаж агаад яг өөрийнхөө зогссон байрлалд дэжгүй харагдаж байгаа гэж бодоод наашаа татаал байсан. Тэгээд бид хоёрын сүултээ нуруу өвдөөд удаан зогсож чадхаа болсон мөлий. Тэгээд дээшээ нь гарч суугаад тэгж сууж үсгэд бас хөрхнөсөн. Тэгээд цагт хоёрыг баг тэгсэн. Тэгж үтсэн. Тэгээд аанда эхлээд намайг дээшлэхүү гэхээр би байжсэн аа. 2 дахь завсарлаханы дараа би бүр яг төвчгөө болдог байхгүй. Төвчгөө болсон нь ингээд би амар стресстэй байдیں۔ Тэр ингээд амар сонирн байсан. Нөгөө завсарлах авчингууд бид хоёрыг хамгийн ихний зогсож байсан байрнаасаа өөр шинэ газар очиж зогсож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь ингээд урд зогсож байгаа хүнээс амар муухай өнөртэй салтгүй. Тэгээд за гэж одоо тэгэнгүүт ингээд хажууд ингээд нэг юм саунд сонсох энэ хүмүүс гэж бодмоор нэг юм эргэтэй хүмүүс амар юм хипхоп хувцастай. Тэгснэ ингээд тойроо зогсцсон. Тэгснэ загшаа одоо ингээд яашуу дараалал дуу шүү муу шүү алдахгүй шүү гэж მიгээд бүр тайзан дээр тэмүүлэн дуулаад байгаа штэ. Тэгэнгүүт хажууд ингээд нэг юм хүмүүс найзуудын нэг юм уулзалт болоо би нэгээ шахаж махаад. Тэгснэ урд мөрөө муухай өнөртэй би бүр стресстэй. Тэгэл яг ханаг хойлоо дээш гарах уу. Харин тэгсэн миний анхны яг гэж бодсон юм орч ирээд хөрхөн нөгөө жимс өгөөдсөн да. Тэгээд жимс өгчөөд тэгээд
тэр чинь ингээ хүмүүс итчээд хогийн сав авандаа тэр хайрцагтай жимсээс ахгүй юу? Хогийн савандаа ингээ хайрцгийг хийж болно доо. Гэтэл чи ингээ яг хүмүүс цуглаал яг ингээ нэг хоошоо алхсан чинь нэг юм хүний хүлч юм шиг юм шиг дээр нь доошоо харсан чинь нөгөө жимсийнхаа савнуудыг хайцсан. Уух юмныхаа савыг хайцсан. За эхний нэг юм арайчтай гэж бодож байгаа юм. Тэг яг хоёр дахь арайчтай болохоор ингээд яг ингээ байжсэн чинь яг нэг амны эвгүй өнөр синх гэл ороод ирдэг байхгүй юу? Тэгэл би яг тэр мөчөд нь штэ. Нөгөө өмнөх дугаар дээр амны эвгүй өнөртэй хүнд өнсөөлнө гэсэн та. Тэр боломжгүй мэлээ. Чи ойлаад өсвөлнө гэдэг байгаагүй юу? Яарч боломжгүй мэлээ. Яг тэр өнөрийг тэр чинь ингээд өнөртөж үзээгүй болохоор гэж ойрд өнөртэйг болохоор мэдэхгүй байгаа штэ. Тэгсэн чинь яг нэгсэн байлээ гэж. Синх гэл ороод ирсэн чинь өө гэж бодоод за юу өсвөлөх юм бэ гэж бодсон. Хоёр дахь нь тэр. Тэгээ байж агаад дахиад нэг үнэр ингээ синх гэж орж ирсэн вебний үнэр заяа. Вебний үнэр бүр амар муухай те. Тэгээд ингээд ороод ирэхээр яг ингээ бараа тийш харсан чинь нэг хоёр охин байж харна ингээд юу угаасаа болохгүй үсттэй. Нэгт олон нийтийн газар тэгээ ингээд хүмүүс ингээд чигцэлтсэн байж хахад ингээд үйл хатаад урд ард баруун зүүн гэдэг яг мөрөө залгаад хүмүүс зогсдог. Тэгсэн чинь юу веб болчооч гэсэн чинь л яг би нэг ууралж гэж бодоогүй гэсэн чинь ихсээ ууралсан юм гэсэн лээ тэ. Тэр кино шиг байсан. Андаг дээр хөөр хэлж байгаа шүү дээ. Веб болчихдог хүү гэж хайтаахаа хэлээ. Тэгсэн чинь нөгөө хүн чинь амар ингэж харснаа. Ингэж нэг ширүү татснаа хажуутайсан охинд ширээ. Тэгсэн нөгөө хүн ингэж харснаа. Ширээ. Тэгэл андаараа нэг 2-3 харж юм ярьснаа би тэр урдаас гараад хоошоо явчихсан шүү. Тэгж нэг хүний дургу хүргээд би тэр одоо юунд дургу. Тэр чинь ингээд уул нь ал зүү ёсны соёл бас болохгүй юмнуудын нэг баймарын тэгээд мэдхгүй одоо ингээд нөгөө амны уншлага эсвэл инстинкт болцсон гэдэг шиг ингээд тэр хүн хүсээгүй байж байгаад гинт ингээд татцсан юм болов. Ингээд нэг юм байн гар нь уц руу явж идэх шиг тийм болчих тийм болов. Тэгж уурлах шаардлага юу вэ бэл гэж хэлэхээр. За тэгээ байж байгаад бит хоёр яг тоглолтоос гараад нэг юм идэх гээд алхаж ийсэн чинь. Оо тий ёо тэр Ааварсан тэр нөгөө хүүхдийн 100 хавар чинь хэсэг газар шороотой, хэсэг газар юм цементэн. Тэг ингээ яг шороотой шашлыг хаус гэсэн нэг хэсэг байдаг штэ тэр хэсэг. Яг тийгээд урд алхаад баг нэг алхам хөрөхгүй газар ингээд яг урд бас нэг хүн алхаж ийсэн аа. Гинт миний гутал руу ингээд яг ингээд шороо ингээд гутлаараа ингээд нохоо ингээд малтмөр шиг тийм. Ингээд шороо шидчихтий ингээд 3 4 5 удаа хөлөөрөө. Тийм тэгээ өсөө хүү гэдгсэн чи харахгүй хүү өсөө. Тийсээ гэж бодог ш. Тихгүй яа тэр чи бүр ёо. Нөгөө хүн сонсохгүй өсөө бүр хүү. Үнгээ шороосаа ингэчлээ гэдгсэн чинь тэгээгүй штэ. Тамхи унтраасан ч лөө яг хав тамхи унтраах гэсэн санаа нь дэжгүүлтэй гэхдээ хойно хүн алхаж яхад чи амар хар гутал өмссөн байсныг хэлэх үнэл шороо. Тэр бүр яг ингээд нэг юм нөгөө нөх ухдаг даа нэг нохоо мохоо ч юм уу ингээд ясмасаа болох гэж яг тэр шиг ингээд бүр амар их шороо бүр ингээд 3 4 удаа ингээд тэгээ ягарсаж агаандаа ингээд нэг хүүл ингээд тэр чигээр шороо болчихж байгаа байхгүй. Тэгээ хөөе гэж ч сонсдог. Дахиад хүү тэгс чи эргэж харснаа. Би шороо тгийгүү. Тамхи унтраасан юм. Чигш бүр ёо. Тэгээл бид хоёр за. Йоо тэр өдөр ямар их юм болсон юм бэ те. За тэгэл юм идчихэл харсан да. Тийм тоглолт маань A sound бол гоёсэн те. Гоёсэн. Оо тэр юу стилист ажилласан юм байлээ шүү дээ. Яг багаар нь хувцсан дээр арай л гоёсэн юм аа гэдэг. Хоёр лук сонгосон байсан те. Тийм маш. Тийм шүү нэрээ. За A sound нэг тийм сонинтай. Тэгэл юу ах юм шиг үлээ. Одоо нөгөө ингээд яг A sound гэдэг бүрэлдэхүүн бол таарж байгаа. Гэхдээ ингээд угаасаа л юм нөгөө урлагийн салбарын хүмүүс ч дээ. Тэгэхээр ингээд энэ тэнд бол харахал юм тэгэл гэж ойлгосон. Тэмүүлэн ах бол яг сайн мань дуучин тэмүүлэн байна гэдэг нэг юм тоглолтны юм дээр явж ил. Ер нь энэ тэнд гоё хараал явж байгаа юм шиг үлээ. Тэгээ хидэд харж байгаа ч гэсэн дуунууд нь ингээд сонсогдчихл байх болохоор ийм гоё уран бүтээлүүд хийсэнд нь талархаж баярлаж байна. Нөө би бараг 7 хоног A sound lemons гэж амсгалсаар гад одоо залхаад. Одоо уурлах гэдэг нэг нот өдрөстэй болсон. Тийм ээ. За өөр амьдралын сонин сайхан. Амьдралын сонин сайхан сайхангуул амьдэрч байна. Тийм ээ, сонин сайхан гоо. Гинт нөөрцөн байгаа. Харин амар. Яана цом боллоо тогтол. Яг нэг бороо орсны дараа л маргааш нь нөөрчдөг тий. Цочсон шүү дээ. Миний амьдралаас амар сонин сайхан алга
not bad but not good. Тиймэрхүү л галтан дундаж ажил очиргүй сайхан юм алга, очиргүй муухай юм алга. Тийм тэгсгээл байж байна. Оо амар нийтдээ би чамд нэг зураг харуулъя. Да. Энэ хүн надтай ихэр адилхан байна хэлээрээ заяа. Гадаад хүн юм. Үгүй Монгол хүн. За. Би ингээд жим дээр байжсэн чи ээж над руу мессеж өчдөг байхгүй юу? За. Зурагтаар гарч ийн хаагур юу хийгээл яваад байна да гэдэг байхгүй юу? За. Тэгэхээр нь би гайхаад нөө юнившний промог ярьж байгаа юм бах та гэж та. Гэхдээ тэр чинь одоо ингэж амар хаагур юу хийгээд яваад байна гэдэг утгатай юм уу гэж бодсноо би залгадаг байхгүй юу? Гэсэн чи ээж энэ үлзий гэдэг телевизээр гарч ийн гэлтийгч ийн. Тэгэхээр нь би бүр пал хийгээл. Яала хаана юу зурагтаар гарахаар юм боллоо гэд бүр ингэж жоохон сандарчихгүй юу? Тэгсэн чи ээж чи одоо хизээдээ ингэж зурж мурдаг болцсон гэлтийгч ийн. За. Тэгэхээр нь би гэвэр ерөөсө catch хийж чаддгүй нөгөө яриаг нь ойлгохгүй юм чи юу яриад байгаа бэ ээж хин гэсэн чи За. Тэгээд та ээж яг надад ингээд жоохон ойлгомжтой тайлбарлаа би ерөөсөө ойлгохгүй гэсэн чинь. Үлзий гэдэг телевизээр чи гарж ийна. Тэгээ ингээд би бүр итгэхгүй аав чинь дуудаад энэ өсөө мөн үү гэсэн чинь мөн л байна гэд тэгж ийн гэнэ. За. Ти юу гэж гараад байгаа ямар агуулгатай юм юм гэсэн чинь би ингээд бурхны зураач болсон. Бурхан зурж. За. Тэгсэн. Одоо ингээд бурхан зурна гэдэг бол юм маш том үйл хэрэг мэрэг. Тэгээ би ингээд зурч чадсандаа баяртай байна. Тэгээ ингээд би одоо ингээд ихнэр хүүхэдтэй. Биш нөхөр хүүхэд. Нөхөр хүүхэдтэй. Тэгээ ингээд энэ бүтээлийг би болоход тусалсан нөхөртөө баярлалаа гэж үгээ яриад байна гинэ. Тэгээ би шокнд ороод тааш нөгөөч үзээ зургийг над руу дараад явуулаад өгөөч. Би биш ээ. Та хоёр арайчтэй гэ би тэгдэг байхгүй. Тэгсэн чи ээж над руу зураг явуулсан чи бүр шаал өөр хүн. Ямар сони юм. Тэгээ би бүр гайхаад бүр ингээд би нөгөө гэр бүлийнхаа групп чатан дээр видео кол хийгээд та хоёр арай хитрнэ охиноо танихгүй байх та яа тийм ба тийм гэсэн чи үгүй ингээд зурган дээр өөр харагдчихэж болно ингээд бичлэгийг үзэхээр ингээд гараа хөдлөж байгаа нэг юм ярианы хэв маяг цагч бүр амар адилхан. Тэгээ би бүр тэсгүй аваас ч асуугаад аав чинь бас мөн байна гэдэг. Ямар сони юм. Тэгээ би одоо ямар ямаараа зурх уу те нарч зурж чадахгүй байхад чинь бурхан зураад явж яах вэ? Урдах ажиллаа яа гэж ахц чи юу бурхан зурх вэ? Тэгээ манай хоёр бүр илгийн аваас. Оо ямар сони юм. Нөхөртөө баярлаа гэд харин чамайг одоо төвшөө чамс зурхыг зааж өгөө. Та хоёр бурхан зураад байгаа баг гэж бодлоо ч гэж. Бурхан шүү. За. Тэгэж бүр амар итгэцэн цаа надад бүр үедэр чи одоо амар том одоо ажил чи ингээд нэг л юм буруу зурж байгаа юм бол чи амар том нүгэл болдог гэсэн мэсэн. Чи зурж чадах уу мадах уу энэ гэж мигээл намайг за бүр чи сэтгэлээсээ загнаад ёо. Oh my god. Ямар сони юм. Тэгээ нэг зураг баг. За арай. За арай. Тэг би бүр ээжийг тэгж яриад хаар нэрэл надтай тийм адилхан хүн байд юм бах та гэд бүр ингээд бараг нэг төөрөлдсөн ихрүүд юм болов амар юм боц. Би бас тэгж бодлоо ш. Шаал өөр хүн багч. Хүү ямар сони хүүхдээ тэгж ээж хоёр штэ би бүр боломжтой юм. Та хоёр бүр ер нь скамд болох нэ. Тийм дээ. Энэ охин ирээлтэй. Ээж захиалгын тэтгэн сая. Ээж яартай мөнгө хэрэгтэй нэг л энэ охин очиод гойход одоо өглөө шүү дээ манай хоёр. Oh my god ямар сони. Тэгвэл наа чин царайнаас илүү яриа би хаагаа хөдлөж байгаа body language интерл юм байна л та. Тэгтэл боломжгүй үстэй. Би ингэж орж байгаа байхгүй ингээд тий хүмүүс одоо паблик тий олон нийт ч юм ингээд намайг хүнтэй хандурч мандуурал тий энэ хүмүүс баг өсөө юм шүү гэдэг гэж бодоход аавч хоёр миний охин биш байна гэж гарч ирэх хүмүүс байх гэж бодсон чи Тийм тий хамгийн тийх ёстой хүн аавч хоёр өстэй хөө ямар сони яагаад тэгж бодсон юм болоо инээдтэй юм бэ тэгэл зурсан бурхан нэг ийм юм байсан юм шиг ба ёо намайг үсээрээ өндрөөр үнэлж байгаа шүү. Тийм байна шиг мохотой. Нэг үнэн л дээ үнэ. Ёо пани. Оо ямар инээдтэй юм бэ? Өстэй. Би нэр нөхөж үзье гэж бододсон мартсан шүү дээ. Нөхөж үзье та. Тэгье. За тэгээд нэг юу өнгөрсөн дугаар манай бүх цаг үеийн хамгийн хейт ихтэй
дугааруудын хоёрт шалгарлаа. Хоёр нэг нь юу юм? Нэг нь болохоор хоёлаа бас нэг хувцсан болсон байдэн шүү дээ. Хоёр дахь дугаар шүү дээ. Хоёлаа ер нь хувцсан болоод юм шүү. Салбарлаа ороод юм шиг. Үедээ тэр одоо хейжтэй орохгүй байхаа л гэж бодчих. Миний хувьд хейт гэж. Йоо тийм үү. Тэгээд яг хейтэн цаашийн зүгээр сөрөгдөв. Хүмүүс таалагдахгүй юм айлхээр л би хейт гэж хүлээд авчиж байгаа. Тэгэхээр ингээ би бодглохлоор чи тэн дээр зэгтээ юу гэж бодож байна. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу. Мэдхгүй юм байж яг мэдж байгаа юм шиг дүрсгэж ярих. Ингээд мэдхгүйгээ хэлээд сэтгэлээ хуваалцах хоёр өөр үстэй гэж би боддог байхгүй юу. Тийм бицтэй. Нэгт бол над юусоо хейт шиг санагдав заяа. Тийм ховцсон дээр ч гэсэн би тэр юусоо хейт гэж боддгоо шүү. Тэгэл яг тэ өөр бодолтой. Бид хоёрын дуртай юмд дургу хүнж байж болох юм чинь гэж бодоод байгаа шүү. Met Gala-д өнгөрсөн дугаар дээр бид хоёрын нөгөө юу байсан баха. Подкаст маань орохдоо нөгөө Met Gala гэсэн гарчигтай орж байгаа шүү. Тэнгүүд яг нөгөө Met Gala ярих юм байна гэж боддож яг Met Gala-г сонирхсон хүмүүс орж сонсоод. Харин тийм ээ. Тэнгүүд бид хоёр уг нь хилтгэлтэй. Тэгтээ тэрийг бас нэг анзаараагүй л бид хоёр энэ талаар мэдэхгүй. Тэгээ яг юу болдгийг мэдэхгүй. Тэгээ Лана бол надаас арай илүү мэдчихсэн. Тэгээд гол нь тэр нөө димтэй гэдгийг мэдээд байгаа. Тэгтээ энэ жилийн дим юу гэсэн мэдэхгүй байна. Тэгтээ өөрсөндөө таалагдсан юм а ярья гэд ярьсныг л тэр хүмүүс ер нь сонссон ч ойлгоогүй байх л гэж бодож шүү. Харин тийм дээ. Би бас тайтл дээрээсээ Met Gala гэдгийг авчт юм уу гэснээ за ингэж амар үзэл бодлосоо ухарч болохгүй яа. Met Gala ярьсан гэдэг. Тийм ярьсан л юм чинь. Тийм тэр чинь тэгээд хит хитэн гоё сэдв базагдаад ингэж орж байгаа болохоор тайтл дээр л оруулсан юм л та. Да яг вэ. Тийм ээ тэгэл мэдгүй байсан нь үнэн. Тэгэл хүмүүсийн комент ер нь л тавчхандаа бол мэдгүй юм а бити яриа л гэсэн утгатай шиг үнэн. Тэгэл үнэн дээ гэж бодоод сэтгэлээ хуваалцмаар л шүү дээ. Тэрийг ярмаар л шүү дээ. Яа тэгээд юм уу? Тэгээд өчигдөр марафон болсон. Бити яар гэснээс. Хуваалцмаар байна уу энэ тухай? Ер нь бол very sad байна. Тавчхандаа бол би өөрөө яг амар лүүсер мэдрэмж авч байна. Өөртөө. Одоо ингээ марафон ярьж байгаа хэд итгэж юм бэ? Тэгсний энэ жил дахиад гүйч чадсангүй найзтаа. Гэтэ энэ чинь ингээд эрүүл мэндийн шалтгаан шүү дээ. Гэсэн. Өдөртөө юу юм л ш нэрээ сонноос. Чи тийм хэрэгэлж үзсэн үү? Нөгөө сарын тэмдэг хойшлуулж харин цагийн сольжуулдаг юм байдаг гэнэ. Би анх удаа сонслоо. Хүмүүс тэгээд нөгөө нэг жирэмснээс хамгаалах юм уучаар мөчлөг алдагддаг энэ төргээд чухал юм арга хэмжээ эсвэл үнэхээр хойшлуулах боломжтой бол тийм хэрэглээд яадаг гэдэг. Тэгээ би бас чамд тэрийг хилдэг байж юу гэснээ за болоод өнгөрцөн юм гэж. Би нөгөө календар дээр яг харж байгаа штэ. Тэнгүүт яг ингээд 22-23 22-наас эхлэх байсан байхгүй юу? Гэтэ минийхээ календараараа явдгүй. Нэг ганц 2 хоногийн дилей бол байдгийн. Тэгээл би харчаал за яг 22-нд ирчүүл болж гин. 23 ихний өдөр байвал худлаан байна да гэдэг угсаа бодсон л байсан л та. Тэгтээ өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ. Миний юм бүр амар өвддөг байхгүй. Ялангуяа ихний 2 хоног. Энэ мэдрэмж амар муухай яг юм. Би бүр ингээ хөдөлж чадахгүй хөвчдөг заяа. Ихний өдөр бол ялангуяа. Хоёр дахь өдөр нь бол ингээ гайгүй ажил мэжилдээ явчихна. Давсаг хаваар ингээ хагаргаж байгаа юм шиг өвддөг заяа. Тэгээ босож ингээ алхаж малхаж илүү хөдөлгөөн хийх юм бол яг л нэг юм хагарах гэдэг юм шиг. Тэгэл ингээ хөдөлгөөн хийхгүй болохоор чинь баг босч юм уу мэдэхгүй. Тэнгүүд ингээ сулдаал, тамирдаал гэх нэг юм ирсэн ихний өдөр алаа амир тэнэгээд байхгүй. Тэгээ би бас өмнөх подкастн дээр ярьсан да. Би одоо яг 2 дахь цаг авсан байгаа байхгүй юу. Тэгэл үзүүлэе гэж бодвол байж гин. Тэгтээ ч гэсэн үзүүлээд л үзье. Тэгээ би сая минийх 21-нд ирсэн миний юм. Тэгээ би за 21-нд ирээд 22-нд ихний 2 нэг өвдөөд тэгээд 23-нд гүчих юм байна да гэж бодсон байхгүй. Тэгээ 21-нд ирээд би яг ингээд гэртээ яг нөгөө хөвтдгээрээ хөвтөө байж байгаа байхгүй. Энд та жоохон цүү сонсогдох юм болов. За сонсож байгаа муухай сонсогдвол хасч. Би ингээд хүндэрх гээд байгаа байхгүй юу. Буудан дээр хөвчсөн. Тэгээ ингээд яг ингээд юм гүйлэх гээд байгаа юм шиг амар юу. Тэгээд ингээд арай гэж ингээд юм хом төвшин барин энэ миний төвшин барин 0 орж байгаа байхгүй. Тэгээ ингээд яг ингээд юу юуг л хүндэрх гээд байгаа юм шиг мэдрэмж хэрнээ. Яг ингээд юун дээр суунгууд ерөөсөө юу ч гарахгүй. Тэгээ ингээд би ингээд дүлээл байгаа байхгүй. Тэнгүүт ингээ хамгийн тэнэг нь ингээ дүүлэх болгонд нөгөө давсгаар хагарах гэдэг юм шиг өвдөв. Тэгээ би бүр ингээд яг тэр мэдрэмжийн дундаа гаццсан за тэгснэ ингээд амар тэнэг бодлоор ч ирээд ёо би одоо ингэж байгаа юм чи хүүхэд гаргаж чадах уу гэж бодож за. Тэгснэ ингээд хүндэрч чадахгүй ингээд нөгөө давсаг аваарч хагарах гад өвдсөн хിവэрээ тэгж тэгжсэн та би ингээд учиргүй хөлрөөд ингээд тамирдаад тэгээд нэгсэрсэн чинь ойлгохоо урд ингээд хөвчсөөс ярьж байгаа байхгүй. Тэгээд ташгүй төвшөө гаднаас орж ирж тараал. Тэгэл хүүем яваа зүгээр түрүүн дууд муудахыг л ам өргөж мөдөн дээр авчирч ирээл. Тэгээ нэг өвчин намдаа хуугаад халуун цай уугаал тэгэл арай дээртээс ирсэн. Йоо амар наа тухайлцсан гэдэг нь амар. Харин тийм тэгээд хамгийн сонин би тэгэл ямар ч гэсэн ингээд
нойлд сууж яснаа санаад байгаа байхгүй юу. Тэгснээ ингээд нэг мэдсэн чи газар ингээ унцсан сэрж байгаа. Тэгтээ би ингээд дотор өмнө татцсан байгаа юм. Тэг татсан гэдгээ санахгүй. Тийм үү. Наа чи яг тийм цистичик юм биш. Чи цистит болж ирсэн үү? Үгүй. Цистит болохоор гэтээ хүндрэгтэй холбоогүй л дээ. Цистит чинь нөгөө нэг юм ингээд яг шээх гээд байгаа юм шиг заяа. Ингээд шээс хүрээлэн заяа. Тэгээ ингээд 0 оронгууд шээс гарахгүй. Тэгээ яг ингээд шээж байгаа шээх шээсний сүв. Яг тэр хэсгэрээ бүр ингээд амар өвддөг заяа. Тэгээ ингээд за шээхгүй мэн гээд ингээд босчонгууд шээс хүрээлэн заяа. Бүр амар шээс хүрээд ингээд тэгээ шээхгүй. Нацтай юу л таны бүр яг хүндрэг юу би баг ингээ өмдөндөө ингээд тусах гэдэг юм шиг мэдрэмжтэй. Тэгээл нэг арай ч ингэж болохгүй гэл арай ч үгүйс нэм 0 оронгууд гарахгүй. Тэг ингээд яг гарах гээд байгаа мэдрэмжтэй гарахгүй. Тэнгүүд ингээд дүлий гэхээр урдуур хагарах гээд байгаа юм шиг өвдүүд ингээд дүлж чадахгүй. Тэг ингээд тэнийг юм шиг суугаалаа тэнгүүд ингээд хөлөрч мөлрөөд ингээд бүр ингээд тамиргүй болоо ингээд сүлдчихэж байгаа юм чинь. Яа юм. Тэгээд 21-нд гайгүй баснаа 22-нд бас нэг юм жоохон юугүй. Ингээд хүндүртэй өвдөлтний арай гайгүй болцсноо. Тэгснээ юу вэ? 22-ны орой хэд нэг гайгүй болоогүй жоохон өвдөдсөн. Тэгээд юу вэ? Би маргааш өглөө гэхээр чадахгүй мэн үү? За гай ямар амьдрал биш гэж бодсон. Тэгэл болчихсон шүү дээ. Ер нь л бас тийм л дээ. Эрүүл мэнд чухал байлгүй. Ямар ч гэсэн эхлээд нэг үзүүлээд чеклий гэж бодож байна. Тайминг нь муухай юм да тий. Тэг ер нь бол товчгондоо надад яг лүүсер мэдрэмж төрж байна. Гэтэ яг тэ ямар ч гэсэн нэг юм огт гүдэггүй байсан хүн нэг юм гүүн гэсэн бэлтгэлийнхээ ачаардаг 5 км гүйж чаддаг болсон байна. Тэгээ заавал марафон гэхгүй тэгээл дуртай байгаа бол гүйжитэл болно үстэй гэж бодож байна. Зя. Би сая нааша ирж байхдаа амар фаны юмнууд. Би ер нь ойрт TikTok-д амар дондлоо заяа. Яна за. TikTok-ийн нөгөө фильтрүүд эдэн штэ. Нөгөө сторин дээрээс нөгөө ингээд ранглж Minecraft биш чи тийм юм үзлээ нэг өдөр. Тэгээ тэрэндээ бүр донтоод тэг ингээд энэ тэнд видео оруулахгүй юм байж л яг видео үйд. Тэнгүүл комент гэл видеого бичээл заяа. Ич амт нөгөө нэг тоглоом тоглоод гэж ярьсан чи яахаараа тийм тоглоом тоглох уу гэдээсэн штэ. Тэгээ хэсэг тэрэнд донтоод тэгээд амар их тийм ранкинг видео байт юм билээ заяа. Тэгээ би яг өнөөдрийн дугаарыг бас ингээд янз бүрийн TikTok-ийн ранк хойлоо хийж үзье гэж бодсон. Хэд хэдэн ранкууд л тэрийг хийж үзье. Нөгөө нэг хин төвшөө ундрмагчийн ярилцлаганд орсон байсан шүү дээ. Бишээ нэвтрүүлэг. Тэрний нөгөө рил дээр нь төвшөөг хамгийн дэжгүй миллионер гэж бодсон чинь жинзийч ах шиг. Тэр амар фаны комент хэлээ. Үе намайг жинзи биш гэсэн баг. Энийг комент уншснаа за төвшөө. Тэг би ч одоо хамгийн хөгшин жинзи штэ би. Харин төвшөө бол яг оноороо яг багтдаг байхгүй. Яг багтдаг. Би болохоор ингээд нэг ороод бариад. Нэг бол урд дураа таслуулаад нэг бол яг 96 урд дураа таслуулаад хараад байдаг байхгүй. Эсвэл бол угаасаа ордгүй юм гэсэн. Орохгүй. Харин чинь миллионер гэж хэлээд байгаа шүү. Харин тийм тий. Юун дээр нөгөө өнгөрсөн дугаар дээрээс нэг тийм комент хийсэхгүй. Хоёлаа нөгөө ингээд хүнийг ингээ авгаалаад ихч гээд ярьчдаг штэ. Тэгсэн чинь Хейли Бибер тооёртой чицүү штэ. Ягаад ихч гээд таа. Тэгээ ямар хэцүү комент бичихснээ зал. Юу гэж тайлбарламаар юм те гэж та. Яа. Одоо нөгөө миллениал үеийн сленг байшинтэй ихч гэдэг нь одоо тайлбарлах юм. Яг хоо 9 чицүү би нэг дүү штэ. Ой тэр чинь насээр ярихгүй байгаа байхгүй юу? Харин тийм ээ тэрийг одоо. Юу гэх юм. Тэртээ жоох хөвгтэйсэн болов гэж би бодсон. Тэгээд ёо фаны санагдсан. Да хоёр челленж байна заяа. Энэ ингээд юу вэ? Чи тийм видеонууд үзсэн үү? Ингээд wow okay болон shut the fuck up bitch гэдэг хоёр челленж үзсэн үү? Wow okay нь болохоор ингээд ийм дөрвөн янзаар дөрвөн одоо сэтгэл хөдлөлөөр wow okay хэлэх хэвээр. За. Тэгээд тэр нь болохоор штэ. Тэг заяа амар инээдтэй. За мэдгүй надад л инээдтэйсэн шүү. Би зүгээр донтолт дундаал инээдтэй гэж ойлгоод ич магадгүй. За энд ингээд wow okay гэдгийг хэлэх юм дөрвөн сэтгэл хөдлөл байна. Айгүй нэгнийгаа дэмжсэн байдалтай. Хоёр дахь нь болохоор ингээд жоохон хэцүү юм. Disappointed ч юу юм бэ? Урам угарсан. Тий, урам угарсан байдалтай. Гурав дахь нь болохоор айгүй sarcastic. Дөрөв дахь нь айгүй энэ ч юу гэдэг вэ? Сэтгэнс. Аха. За эхнийх нь болохоор supportive.
За. За чи навта нэг вау окейг саппортыг хэлж үзүүлээч. Дэмжигдэхтэй яах вэ гэж. За. Вау, окей. Болчин. Дэмжүүлчлээ. За. Оо яа хэвээ. Гарах гэр юу аваад. Вау, окей. Болчин. Шино. Юу вэ? Наа хоолойны мөнгөндөө биш чи зүгээр царайч. Зэрэг жахаар бүр ингэ тагаад. Болчин. Амар дэмжиглээ. За одоо disappointed. За. Вау, окей. Контонас. Яа, эсэг ингэж хэлж би шууд хаалгаар гарах юм байна. Яа. Шал мэдгүй эсэг гарч ирээд. Яа. Яа юм бэ яа. За. The bit disappointed болохоор За. Вау, окей. Интэгтэй Болчин. амар болчин. Араас нь болчин гэдэг шүү. Oh my god. Нөгөө сонсож байгаа үзэж байгаа хүнээс амар өөр мэдрэгдэж байгаа. Тэгээ хоёул яг нэг зэрэгтэй сууцаа би нэг амар Харж байгаа болохоор мэдэрж байгаа болохоор амар хүнд тусаа. Тэгээ реакшнээр өндөртэй яваад байгаа Тийм ээ. Зя. За sarcastic. Sarcastic-аар вау окей гэж яаж хэлэх юм бол? За бэлээ юм. Бишгүй байна саний. За Sarcastic биш хүмүүс ч. Flirty. Вау, окей. Oh my god. Бүр ийхтэй Тийм байна бүр илээ. Зя. хөнгөө ингээд нэг юм хаяад. Тийм ээ. Тэгстэй байна. За. Вау, окей. Болжээ. Йоо, funny. За дараагийнх нь штэ юм байна. Ойлоо red flag ранглий. Оо, nice. Йоо би тэгээд TikTok дээр ингээд нэг рекорд хийчихв. Тэгээд хоёлаа бас юу ахсан юм бэлээ те? Зурнууд Нөө харин тийм уучлаарэ. Тэр үнэн шүү. Би дэ жоохон залхуурсан юм аа. Зя эхнийх нь болохоор never pays гинэ. Бүр never. Хоёлаа санал нэгдэж тавих юм байна те. Бас хэцүү юм байна. За. Never pays юм шүү. 3. Энд гэхдээ яаж ранглин гэсэн үг лээ? Таалагдахгүй байгаагаа хойшлуулна гэсэн үг үстэй. А тийм үү? Мэдхгүй. Би дээгүүр хамгийн муунууд нь байна гэж Аа тийм үү. За. Топ 3 red flag. За. Red flag. За 3. За. Doesn't text. Энэ гайгүй шүү дээ. Never pays гэхдээ доорхаа. 5 4. А тийм. 6. 5. За 5. Follows. Тийм зэрэг өөрлөд байгаа. Never pays. Бас дээр л юм уу? Тийм 4 баг. Can't hold the conversation. Энэ бас хэцүү шүү дээ. Яа, хоёлаа арай дээгүүр шууд хэлчих. Харин тийм ээ. Never pays-ийг 6 юу? За тэгээд Үнийг. No job чинь хэр хугацаанд гişнээс. зүгээр л одоо хамтрагч чинь no job гэж бод. Хэцүү үстэй. 1 2. Харин доошлохор хэтэрхий доошлохор дээшлэхэр хэтэрхий дээшлэх гэдэг юмсан гэдэг юм. За 2. Да. За яг. Gets jealous easily. Наа. Тосоо. Тийм 8 жижиглэх юм.
talks only about himself. Хоёр. Үгүй юу? Хоёр дээр нэг амар юм гарч ирж санагдах нь надад. Энэ одоо тийм 8 болцохоор хэцүү юм да. Л өөрийгөө л яриад байдаг бол 9 юм уу? тийм үү. За. Doesn't Чи 10 юм шүү. за яг. Тийг санаалтад. 2-8 уу? Хоёрт юу байгаа бол биш дараах нь юу байгаа бол 8 дээр тавиад 2-ыг харъя. Тэгвэл оо вау. Энэ бүр нэг шүү. Тийм ээ. Тийм. Хоёлаа тийш тэ no job-ыг 2 дээр тавьчих. Тийш тийм. Зя. Bad hygiene чинь бүр юу өстэй Томас чи юу гэж бодож байна? Bad hygiene уу? Амар том асуудал байгаа. Онцгой тий. Миний нэр шингэний виз гарсан шүү дээ. Чи тэр сайн нойлооч. Тий яа. Би нэг английн сургалтанд 14 хоног явах гэж байгаа. Малта руу. Тэгээд явъя гэсэн шалтгаан маань нөгөө нэг юунаас идэлтэй. Терапи авснаас. Йоо, миний англи хэл бүр ийм уу утсан юм уу гэж бүр шоконд ороод. Тэгээд бас нэг оны ихний нэг дугаар дээр ярьжсэн да яг нэг юм амар юм сурах гэдэг процессоос амар холдчихжээ гэд. Тэгээд ер нь юу ч байсан нэг тийм сурахтай ойрхон төрлийн юм хийж үзмэрсэн надад. Тэгээд 2 сая тэр терапи өөр бас нэг юу боллоо нэг англи хэлээ. Тараатад үзүүлээд. Би ерөөсөө миний англи ерөөсөө болохгүйсэн байхгүй. Тэгэл бүр инглээ муудсан юм уу гэд. Тэгээд явхаар болоод тэгээ бас виз гарахгүй байж магадгүй. Тэгээд тийм болохоор хэлэхгүй гэж бодоодсэн. Тэгээ саяхан гарсан. So happy. Тэгээ Малта ч амар сонирхолтой гоё улс юм шиг үлээ. Тэгээд Европт байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ нэг юм арал нэг юм папай гэдэг хүүхэлтэй гэнэ байдаг шүү дээ. Тэрний одоо урамсгалтай газар гэдэгтэй юм шиг байлээ. Тэгээ яг нэг юм ер нь бол чиний дуртай газар заяа. Би чам зураг харуулъя. Oh my god. Тэгээд хойшлуул нөгөө Ром, Итали, Францтай амар ойрхон юм байлээ. Тэгээ би 14 он сургалтаа дуусгачаад бааж төрхнүү жоохон тийшээ явчаад ирэх үү яах вэ гэх. Тэг яг ийм цэнхэр далаатай гэдэг байгаа байхгүй. Тэг ийм жижигхэн арал ус Гоё тий. Гэтэ амар чил байх юм шүү. Тийм дээ Европ болохоор ер нь бол Европ хүмүүс амар ихтэй. Нөө сургуулийнхаа сурвалцагчид ч гэсэн Аз хүмүүс яг байх бахтай Монгол хүмүүс зүүн байхгүй хаа гэж сургалтын төв маань тэгсэн. Nice. Тэгээд би чи 13-нд яваад 14 хоног гэхээр 27 юм байна. Өвөж мэдүүлэгч бас амар юм догтлон сонирхолтой юм байна шүү дээ. Хүлээж мүлээ. Тийм материалаа өгч өгсөн чинь залхаад ирж хариугаа аваарай. Тийм нэг юм нөө yes no мэддэггүй байх шүү дээ. Тэгэл тийм хэлэхгүй юм байна те. Хэлэхгүй мөлий. Тэгээд би очиход надад ингэж хүн гарцсан шүү гэж эсвэл гарсангүй гэл нэг миний бичиг баримтыг үнэ гэж төсөөлөд байгаа байхгүй. Тэгсэн чинь бас тэр хүн юу ч хэлэхгүй зүгээр юм битүүмжилсэн тогтоо ингэ. Тэсээ би нөгөөдхөө авсан бүр задлж үзсэн. Бараг лифтэн задлчаагүй тэгээд нэг давхарт нь кофе шоп орол задлсан чинь ингээд нөгөө паспортон дээр ингээд визэн дарагдчихсан ингээд гараад ирсэн юм байл шүү дээ. Гоё. Аялаа цайхан шүү. Би сүлд oh my god. Би өнгөрсөн жилийн 7 сард л бэж юмсан юм биш. Тийм ээ. Жил болж байгаа юм биш. Тийм ээ. Одоо яг жил болж байгаа юм дээ 7 сар гэв. Эсвэл ирэхээр яг л явъя. Хонконг л явмаар байна. Би тэр нэг Хонконгийн влог өгн орчуулж хамт нэг уур амьсгалын мэдрүүлчмээр ах. Би нэг юу харсахгүй. Зарим нэг хүмүүс эдит хийж өгөхгүй ах. Өөрийнхөө видео битлээ суух юм. Өөрийнхөө юм эдитлээ. Нөө нэг юун дээр амар гоё. Тэрийг одоо ямар зам гэдэг юм бол тоо. Миний санджаагаар чи юм такси гэдэг юу тоглоом жоохондоо тоглож ирсэн үү? Такси гэд таксинд явдаг. Тийм одоо PC-ний тоглоом, компьютерийн тоглоом гэх юм. Жохон байхад компьютерийн тоглоом тоглодог байсан да нэг юм snail тоглодог. Тэрэн шиг юм компьютерийн тоглоом заяа. Тэгээ тэн дээр ингээд миний амар явах туртай байсан зам нь яг ингээд тэв тэгшин зам байж байгаа шууд ингээд доошоо урууддаг юм зам байдаг байхгүй. Тэгсэн чи яг Хонконгд яг тийм зам байд юм лээ. Тийм. Ингээд доошоо уруудаг гоо цаана ингээд далай. Би чав таруулах. Чи тийш очсон юм уу? Oh my god. Би тийш очиж үзмээр байгаа байхгүй.
Тэр рейлийг хараад тэгэл та хоёр Хонконг амир гоё уулзсан. Ажгаар ингээд трам яваад. Тэр яг ингээд бүх транспортейшн харагдаж байгаа байхгүй юу? Ингээд хоёр өндөр барьлаа. Тэгсээ цаана далаа дээр ингээд завь мав яваалаа. Тэгсээ наан ингээд автобус такси мэгс нөгөө хөрхөн улаан такси мэгсэд явж ирсэн трам яваад. Хэдэн нийтийн дээр яваад байгаа мөр. Амир iconic штэ. Харин тийм билээ. Энэ жилийн нөгөө нэг юунаас маань зорилгоудад маань угаасаа гадагшаа их явах байгаагүй Шанхай байсан. Шанхайгаа Хонконг болгоно. Гэт би бодож байна. Тэгээ бас нэг сонин. Би яг officially 10 кг турсан байна. Тэгээд энэ тэгээ одоо наадам ихээр даандаа яг хангалттай 55 болно гэж би төсөөлөд байгаа байхгүй. Тэгээд гайхалтай. Саний ма хүний жин яг миний биеийн онцлогоос болт юм уу? Яа гэм бол хүний жин эсвэл нэг юм хасагдаж эхлэх тэгээд хасагдахгүй байх хэсэг гинтер гэж байд юм уу мэдэхгүй. Ямар ч байсан би ингээд доороосоо ингээд шуугтаж эхлэх байгаа юм шиг. Тэгээд хөл жоохон тураад байна гэж хэлсэн. Хөл жоохон тураад. Тэгээд яг нь ер нь overall багассан ч гэсэн ээж болохоор бас харчаад хөл хэсгээрээ турж болохгүй шүү гэдэг. Тэгээд ээж бүр харчаад пүү би ингээл гизэнцээ цам зөөргөл харуулсан чи пүү тэгэлээ тэгээд ерөнхийдөө нөгөө жин хасах зорилготой хүрсэндээ айгу happy байна. Ямар доллараар чи бүр ингээд янз бүрийн гоё өмсвэрсэн гэж байна. Тийм ээ. Тэгээд гоё лук мөк бүрдүүлдэг reel mail хиймээр санагдаж байна. Тийм. Яа би ингээд нөө дэлгүүрийнхаа рилээ би тэрийг өөрсдөө юм штэ. Тэгтээ ингээ аандагийнх ингээ даандагийн өөрийнх нь нэг юм хувийн бичлэг шиг үздэг та би бүр ингэж ингээ oh my god би тэр юм зарах байгаа вайберс байхгүй зүгээр л аандагийн хөлбөлийг хараа. Тэгээд дэлгүүртэрээ бит хоёр 9-г явхаас өмнө бас нилээн баг түүхэндээ байгаагүй маш өндөр дүнтэй захиалга хийчихсэн. Тэгээд тэднсийгээ хүлээж байна. Тэгээд 9 явчаад ирнэ гэхээр 6 сар бүтэн дуусчих учраас 100 бас дуусчих магадaltaй. Тийм болохоор 6 сар ихээр гоё юмнууд орох бах гэж бодож байна. Харин амжаад ирчээсэй тий. Харин амжих хоцрох үе гэж бас жоохон гайхаа болох бах. Тэгээ нөгөө жин хасчихлаар дэлгүүр дээр байгаа юмнуудаа өмсөхөд ч бас амар гоё. Тийм гоё байна лээ. Яа, яг ингэ бодит юм гэж утгаар би бүр. Тэгээ нэг юм хоёр юм өндөр орон сууцнуудын завсраар харагдаж байгаа юм байхгүй юу? Яа, энийг очиж үзнэ. Тэгээ трам ч нөгөө Монголд байхгүй болохоор сенсод харагдаад тэгж харагдаад байгаа юм. Ер нь бол зүгээр л амар юм удаан л тээврээр ирсэн байхгүй юу тий. Тэгэнгүүт манайд болохоор амар юм. Тэгээ iconic харагдаад тий. Харин тийм ээ. Вау, догдолж байна байсан шүү. Аюу, Хонконгийн цаг агаар Шанхайтай төстэй байсан билүү? Тийм төстэй ах гэж би бодож байна. Гэтэ арай чуд дулаах юм болов. Я 100 бас л үзээтэй шүү дээ. Түл баг 10 сард юм. Тийм 10 сард гоё янах. Би бүр өмнө нэг миний тэр явдаг чи 8 сар юм шүү дээ. 8 9 сард амар халуун байсан. Амар халуун байсан. Бүр ингээд яж хаад Диснейленд орцныг хэлэхөө бүр ингээ. Түл яг 9 10 11 сар тийм ээ. Яа нэ дэлгүүрийнхаа бараануудыг бодсон ч бүр догдолчлаа. Харин тэгээ бид орч нөгөө дөнгөж хэлжсэн болохоор ингээд зориггүй тий. Одоо эхэндээ болохоор ингээд өөртөө захиж үзээд тэр маань болж ивэл одоо 2 2 бол 3 болгоод нэмж цагч мэхээддэг байсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ тэгэхээр амар хугацаа алдчих байгаа юм жаа. Нэг бараа ирэх гэж 10 14 хоног тэрнийхээ чанарыг шалгаснаа дахиж захин ихээр дахиад гэдэг сар болчиход байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ зур шууд зоригтой цагтаг болоод зоригтой цагж байгаа нийтдээ нэг ганц хоёр ширхэгтэй юмнууд тэгэл манай нөгөө дэлгүүрийг дагж байгаа хүмүүс гайхдаг байгаа тэгээ амар рил орсоо дууссан. Нэг ихийг авчрал зарах гээд байгаа юм шиг үү? Эсвэл амар их юм авчирч зараад браалаад байна гэж бодсон юм болов яа тийм бол тий. Нэрээ хүмүүсийн бодол сонир юм байна тий. Тийм. Бид хоёр ер нь тэгэл яг таалагдсан юм аа нөгөө зориг өрөхгүй юм жаа угаасаа яг шинээр юм хийж үзэж байгаа хүмүүс болгон л тэгж санагддаг баг. Мяа юм ирээд олныг цагчуул хэцүү мэцүү гэх. Харин тийм ээ. Нэрээ бас хүмүүс тэгж бодох нь аргагүй юм байна. Нэг юм контент болгоод оруулчаад тэгэл 10 20 минутын дараа л дууссан болчихдээ шүү дээ. Тэнгуут чи ингээд 10 20-оор нь дуусаад байгаа юм ерөөсөө биш болчиход. Тийм 2 ороод дуусчаад байгаа. 9-гийн сайз нэг андагийн сайз нэг. Нэр бас хүмүүс тэгж харах нь аргагүй л. Хаяа тийм комент ирээд идэв тийм ингээд тоглож байгаа юм шиг дуустай юм ч лүү.
DM-ээр бас амир их загнуулдаг шүү дээ. Нөгөө нэг ямар хурдан дуустын би ингээд яангууд нь л битсэн гэж бүр хүмүүс. Би төрүүлж битсэн гэж. Би баг харангуутаа битсэн гэж. Тэгээ тэрийг яг нөгөө банкны гүйлгээний цагаар нь шүүж юмгээд бас funny юм болноо. Тэрүүгэнд оролдуулаад байгаа мэн шин тий. Тэр чинь тэгээ хэцүү байгаа юм чинь. Харин тий хиндэ нөхөх үү гэж төрүүлж орсон л гэж яахгүй л. Тэгээ тэр нөгөө дэлгүүрийн юун дээр YouTube дээр ирсэн комент амар хөөрхөн байсан да. Нөгөө нэг тийм стори оруулсан шүү дээ дэлгүүр дээр нөгөө UBCAB-ийн хүргэлтээр явуулчих уу гэд зөвшөөрөл аваад явуулж хахад ийм үнэтэй төлбөр төлөхгүйгээд бид нэр дэлгүүрээсээ тийм төлбөрийг гаргаж ирсэн хит хитэн тохиолдол байна гэж стори хийсэн чинь нэг хүн YouTube-ийн комментэн дээр амар хөөрхөн юу вэ манай хоёрт ингэж хандаад тахта яах вэ гадаадд юм захиалсан бол хүргэлтэнэ гэж бараг тал мөнгөнд олж байгаа ч үлээ. Тэгээд тэрийг уншснаа бид хоёрыг бас өмгөөлж хамгаалах хүмүүс байдэн шүү гэж хэлмээр. Амар funny. Тэр тохиолдолд амар тэгтээ хэцүү. Харин тийм. Тэр ингээд амар инээдтэй процесс ингээд одоо тэгтээ манай хүргэлэн амар гоё болсон тийм. Амар хөөрхөн газар болсон. Хиндэ ингээд хүргэлгийн гоё газар болж чадахгүй жоохон шантарснаа шууд. За нэг бол PP box, нэг бол яралтай авъя гэх юм бол UBCAB-аар явуулъя гэд. Тэнгүүт UBCAB чинь үнэтэй штэ. Тэгээд нэг холоос шилтгаалаад 20-д 30-д заримдаа болно. Тэнгүүт ингээд үнийг харуулад ийм болж шүү. Гисэрэн багаад огцаа болчоод хүргэлтээ авснаа. Юу вэ? Ийм үнэтэй юм төлөх юм уу? Хүргэлтэнд ийм их мөнгө би өгөх юм уу гэж хэлүүлээ яддаг хүмүүс амар их. Тэгээд тэрийг гол нь хүргэлтийн мөнгө одоо жишээ нь 15,000 гарлаа гэж бодъё. Тэр 15,000-ыг дэлгүүрийн орлого гэж ойлгоод идэх нь хамгийн хэцүү. Танах UBCAB авж байгаа гэдгийг ойлгохгүй. Танах ингэж ийм амар үнэтэй хүргэлт юм уу? Ингэж хүргэлтийн хандлбар дээр ингэж мөнгө нэмдэм үү гэдэг байхгүй юу? Яг бүр яг тэгж бичдэг. Тэр нь л хамгийн хэцүү. Тэгэл яг тийм үед чинь нэгдэж ингээд бид хоёр өөрсдөө ингээд стресстэй тэнд бухимдаад ахыг хүсэхгүй тул гяс өөрсдөө шилжүүлчихдэг. Тэгээ тэрнээс шингээл яг үнэхээр ингээд энэ дэлгүүрийн маань олж байгаа орлого маань бид хоёрын бүр яг ийм орлого олдог ганцхан их усүр байсан бол үнэхээр тэнд ингээд хэрэлдээ тэрийгэ хайрлаад юу яриад байгаа юм гэх байсан баг. Одоо бас яг сайд юм болохоор л бас ингэж хийж бид хоёр нэрээ тийм юм байна. Одоо тэр хүмүүс ч яг өөрийнх нь үнцэн ажил учраас ёо бодтоо нэг хувцсан дээр 20-30 мянган төгрөг нэмж зарснаа хүргэлтэн дээр хэрэглээснээ 15 мянган төгрөгийн төлөхөөр ёо гайстэй амар сонин. Тэгээ ер нь бол яг юм хийж байгаа учраас бид хоёрт ийм асуудал тулгарч байгаа. Хийж үзэж байгаа учраас л ийм асуудлууд байгаа бах. Тэр нь бол гоё. Тэгээс айгүй funny юмнууд байна. Тэгээд энэ удаад бид хоёр жоохон их дүнтэй захиалга хийсэн нь одоо яг нөгөө олж байгаа орлогоо нэмээд ингээд ахиулахгүй бол бид хоёр яг ийм маш тийм тайван нэлээд явчлаа тий. Удчлаа. Тэгээд гоё том зоригтой байгаа юм чинь. За дэлгүүрээр тийм сайхантай. Тэгээд яг дэлгүүрнээсээс хойш бараг хамгийн зөрөгтэй захиалга одоо ирэх юм. Тэгээ одоо яг нөгөө өмнөх дэлгүүрийн реле бичиж явахдаа бид хоёр ярьсан хгүй хоёлаа энэ зөрөгтэй хөтлөе гэдгийгснээ чатаар чиний зөрөгтэй чи хідэн ширхэг вэ? 10 тэгэл та нөгөө 1000 цянган захиалга аваад ирдэг хүмүүс амар зөрөгтэй байгаа шүү дээ. Эртэл хүлээх нэг бараг бас тийм. Ваа. Бид хоёроос өөрсдөө онлайн захиалга хийгээд тэр маань ингээд бид хоёрт болж ийж ингээд постоос болж ороод байгаа учраас жоохон хэцүүл байгаад идэх юм. Тэрнээс яг очиж үзээд яхад Бээжингийн юу амар амар исэн тий. Энийг гоё гэдгийг мэдж байгаа учраас тоош хэрэг итгэлтэй тийм. Тэг яг нэг онлайнаар ирээд бит хоёрт энэ таалагдахгүй юм ирчүүл угаасаа оруулахгүй учраас тэрэндээ жоохон яагаад байдаг юм аа. Харин тий. За. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай. Баяртай.